дэвшиж байгаа. Сонгуулийн үед цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн эрх баригч намын нэр дэвшигчдийг илт дэмжсэн. За цөөнхийн нэр дэвшигчдийн санал гомдлыг шийдвэрлэхгүй байх энэ төр асуудлууд бас гардаг. За минутын нэмжиг. Чарлан гişүүд. Энэ чиглэлээр цагдаагийн ерөнхий газар ер нь ямар үйл ажиллагаа явуулж ийнэ гэдэг асуулттай. За тэгээд бас нийтлэг дөрөв нэр дэвшигчээс бас тодорхой асуулт нь сонгуулийн төв байгууллагын тухай хуульд бол албан тушаалаараа орно гэсэн ийм тодорхой заасан зүйл байхгүй хэрнээ ийм жишг байна гэд албан тушаалаараа бүртгэлийн газар ч гэдэг юм уу цагдаагийн газрын дарга нар орж ирээд байдаг. Тэгэхээр энэ албан тушаалаараа орж ирж байгаа гэдэг энэ албан тушаалыг сахиж байгаа хүмүүс та бүхэн албан тушаалаа өгөх юм бол өөрсдөө өргөдлөө өгөөд сонгуулийн ерөнхий орооноос гарах уу. За төгсгөлд нь 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийг сануулахыг хүсэж байна. За тухайн үед ковидтай байсан. За тэр үед юу болсон бэ гэхээр улсын бүртгэлийн ерөнхий газар ардчилсан намын тамгыг хувилж өгөөд сонгуулийн ерөнхий хороо тэр шийдвэр дээр үндэслээд ардчилсан намын нэр дэвшигчийг бүртгэсэн. За энэ асуудлаар бол манай бүлгийн 8 гишүүн бас үсгсэн хүртэл зарласан байдаг. Энэ асуудал дээр та нар ямар? За нэр дэвшигч бүрээс асуулаа. Ээжлээд хариулъя. За гишүүний асуултанд хариулъя. За мөнгөний болон мөнгө тараадаг лөөр хийдэг гэдэг энэ асуудлууд бол сүүлийн үеийн сонгуулиудад нэлээд яригдж байгаа. Олон нийт бас энэ талаар үзэл бодлуудаа чөлөөт илэрхийлж ажиллаж байгаа. Энэ дээр бол нэг л зүйл юм. Энэ нь түрүүний нэр дэвшигчийн дурдсанчлан улс төрийн намуудын санхүүжилтийн 50%. За сонгуульд нэр дэвшигчийн санхүүжилтийн асуудал дээр тавих хяналтуудыг нэлээд тодорхой түүнд хүлээлгэх хариуцлагыг чангатхан зохион байгуулах. Энэ нь үр дүнтэй болов уу гэж бодож байна. За энэ зарцааны асуудлын хоёр дээр бас нэг ёс зүйн асуудал төсөөлт нь би нэгтгээд хэлчихье. За улсын бүртгэлийн ерөнхий газар иргэний оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийдэг. За Монгол Улсын их хурлын сонгуул, Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуул, аймаг нийслэлийн иргэдийн сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар иргэний шилжилт хөдөлгөөний хуулийн дагуу 60 хоногийн өмнө зогсоодог. За энэ шилжилт хөдөлгөөнийг бол шилжилт хөдөлгөөний эрх нь бол Монгол Улсын иргэнд үндсэн хуулиар олгогдсон эрх байна. Монгол Улсын иргэн бүр оршин суух газраа чөлөөтэй сонгох энэ эрхтэй. Тэгэхээр энэ оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг зөвхөн сонгуулийн эрх, сонгуул шударга явахтай бас холбоо ойлгох нь өрөөсгөл юм уу гэж боддог. За энэ Монгол Улсын иргэдийн оршин суух хаяг тойргийн харьяаллаар нийгмийн халамжууд үзүүлдэг, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Тэр үтгэл хүүхдийн цэцэрлэг сургуулийн харьяаллыг хүртэл тогтоож байгаа болохоор энэ хүрээнд бас иргэний бусад эрхүүд дээр нь анхаарч энэ шилжилт хөдөлгөөнийг гэхдээ сонгуулийг зөв явуулахын тулд, шударга явуулахын тулд хуулиар тогтоосон хугацаанд явуулж байгаа. За энэ зарцааны асуудал төрөний мөнгөний асуудал дээр улс төрийн намуудын нэр дэвшигч нарын ёс зүй асуудал, сонгогчдын ёс зүй боловсролын асуудлууд дээр бас түлхүү соён гэгээр нөлөөллийн асуудлуудыг тавих зүйтэй болов гэж. Энэ зарцааг нэр дэвшигч нар нүүлгдэг. Энэ зарцаануудын асуудлуудыг бас тэр сонгогчд нь өөрсдөө ингэж шилжилт хөдөлгөөний хаягаа хийх хүсэлттэй. За хуулийн заасан иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасан 4 үндслэл байгаа. Оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн. Нэгт нь газар болон үйл хөдлөх хөрөнгийн өөрийн өмчлөх хөрхийн эрхийг гэрчлэгээг үндэслэн шилжилт хөдөлгөөнийг бүртгэж байгаа. Хоёрт нь үйл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болон газар өмчлөгчийн зөвшөөрлөөр иргэний хаягийг шилжилт хөдөлгөөнийг бүртгэж байгаа. За гуравт нь түрээсийн гэрээ, ялангуяа орон сууцны болон хашаа үйл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ, гуравт нь үйл хөдлөх хөрөнгийн захиалгын гэрээг үндэслэн шилжилт хөдөлгөөнийг бүртгэж байгаа. За улсын бүртгэлийн байгууллагаас иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулад хуульцууд дотоод хэргийн яамдаа хөргүүлээд байгаа.
Энэ дээр бид нар энэ хаягийн шилжилт хөтөлбөрөөн дээр энэ захиалгын гэрээг үндэслэн бүртгэж байгаа асуудлыг үндсэндээ хасъя гэдэг санал өгсөн. Ашиглалтанд ороогүй улсын комисс хүлээж аваагүй байгаа орон сууцыг гэрээг нь үндэслэн иргэний шилжилт хөтөлбөрөөнийг бүртгэх нь бас өрөөсгөл байна гэж харж байгаа. За албан тушаалын тэр ардчилсан намын тамга тэмдгийн тухай асуудлууд яригдж байна. За одоо бол улсын бүртгэлийн байгууллагыг өдөртөн зохион байгуулж байгаа. Хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэн ажиллахдаа ийм асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж шударгаар ажиллана гэдгээ л илэрхийллээ. Албан тушаалаа өргөлөөх үү гэж асууж байна. Өгнө. Энэ сонгуульд ерөнхий орооны гишүүнээс үндсэн албан тушаал буюу улсын бүртгэлийн байгууллагын даргын тэргуун түвшинлийн албан тушаалаас чөлөөлөгдвөл шууд өгнө. За дараагийн. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. За өнгөрсөн хугацааны тэр сонгуулийн луур булгаа бэлэн мөнгө бэлэг тараах одоо энэ асуудлууд бол улс төрийн намын тухай хуулиараа ер нь гишүүний ёс зүйн асуудал намын одоо үүргийн асуудал болж хоороод байгаа. Энэ дээр мэдээж ийм асуудал гарах юм бол санал одоо гомдлоо гаргаад цагдаагийн байгууллага төр шийдвэрлэж ажиллаад шүүхээр шийдвэрлэгдээд юм. Тухайн урд нь бол арга хэмжээг аваад юм. Зарцааны асуудал дээр ярьж байна. Одоо сонгуул болохоос өмнө 20 одоо 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоодог. Тэгэхээр сонгуулиас болоод одоо шилжилт хөдөлгөөнийг бол хорж болохгүй. Тийм учраас одоо энэ дээр мөн л одоо даваа нэмнэр дэвшигчтэй адилхан энэ дээр бол нэр дэвшигчид өөрсдөө ёс зүйтэй байж одоо мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөх нэр хүн дээр хийсэн ажиллаараа хийх гэж байгаа ажиллаараа өрсөлдөх одоо шударга өрсөлдөх шаардлагатай гэдгийг уриалж ажил нь одоо сонгуулийн ерөнхий орон гишүүнээр томилогдвол улс төрийн намуудтай одоо уулзалт хийж. За албан тушаалын хувьд бол за яг энэ дээр л хариулчих. Ер нь энэ бас сонгуулийн ерөнхий орон бол арслан нийгмийн хамгийн гол баталгаа болсон байгууллага. Тийм учраас энэ дээр гишүүд нь өөрөө доктортой байх, хараа тус байх бол чухал асуудал гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр бол миний хувьд бол үндсэн албан тушаалаас чөлөөлөгдвөл энэ сонгуулийн ерөнхий орны гишүүнээс л чөлөөлөгдөхгүй 6 жилийн хугацаагаа дуусгана, доктортой ажиллана гэж бодож байгаа. За тэр 2021 оны тамгатай холбоотой асуудал одоо бол улсын дээд шүүх бол тамга бүртгэлийн асуудлыг шийдэж байгаа. Энийг бол одоо эцлэгдсэн. Дахиад бол ийм асуудал бол гарахгүй байна гэж ойлгож байгаа. За гişний. Сонгуулийн луур болохоо маш их явагддаг. Ямар бодолтой байдаг вэ гэж. Сонгуулийн үед би түрүүнд хэлсэн цагдаагийн байгууллага сонгуулийн саналууд хэвлэгдэхээс эхлээд сонгуулийн үед дуусаад нөгөө хар машиныг хүлээлгэж өгөх хүртэл нийтдээ нэг 10 төрлийн үйл ажиллагаанд төлөвлөгөө юм гэж ажилладаг. Мөн дээр түрүүнд хариулсан олон гомдол мэдээлэл ирдэг. Энийг бол цагдаагийн байгууллага бас яг дангаараа энэ гомдол мэдээллүүдийг шийдвэрлэдэг вэ гэдэг. Тэгээд энэ нийт ерөн цагдаагийн байгууллага 24 оны сонгуульд 10,684 албаагч үүрэг гүйцэтгэсэн. Ингээ бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэдэг. Ингээ бүх албаагчаа бас би буруу хууль ус ажиллагаа хийдэг гэж бодохгүй байна. Тэгээд хууль тогтоомжийн хүрээнд цагдаагийн байгууллага прокурорын хяналтанд дор бүх хуулийн шийдвэр гардаг. Прокурор дээр эцсэл шийдвэрлэгт нь шийдвэрлэгдэг. Цаашлаад эцсийн шатнд шүүх шийддэг. Тэгээд цаашдаа бол цагдаагийн байгууллага сонгуулийн үеэр зөвхөн хуульд юу гэж заасан тэр хууль тогтоомжийн хүрээнд шудраг, шуурхай хамгийн гол юм бас энэ богино цаг хугацаанд шийдвэр нь хурдан гарч явах шаардлагатай гэж ойлгодог учраас энэ шуурхай ажиллана гэж бодож байна. За эрх баригчдын тэр эрхийг хамгаалдаг гэдэг энэ нийт би сая хэллээ.
1-2 мянган цагдаагийн албаагч бүрэн бүрэлдэхүүнээрээ лэрвихээр яаж нойр хоолоо асаж ажилдгаа. Тэгээд энэ хуулийг сонгуулийг шударга явуулахад бүхий л удирдлагаар хангаж цагдаагийн байгууллагын удирдлага бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээр ингэж ажилдгаа гэж ойлгож байна. Тэгээд за энэ албан тушаалыг өгөө сонгуулийн ерөнхий орооны гишүүнээс 23 онд хүсэлтээ өгөөд чөлөөлөгдөж исэн. Одоо дахиад энэ албан тушаалыг өгөхөд шууд өгнө. За гишүүний асуултанд хариулъя. За мөнгө булхайлууртай холбогдсон энэ асуудал дээр бол би хувь хүний зүгээс бодохдоо энэ нэгдүгээрт энэ нам өөрөө бас хариуцлагатай байх ёстой юм болов уу гэж боддог. Нам бол мэдээж нэг дэвшигчтэй сонгож байгаа, дэвшүүлж байгаа. Ийм учраас нам хинийгээ сонгож байгаад энэ дээрээ зориулж тэр боловсрыг олгох хариуцлагыг өндөржүүлэх энэ асуудал дээр нэлээд хариуцлагатай байх ёстой. Дээрээс нь намын томилж байгаа хуулагчдын баг, нэг дэвшигчдийн хуулагчдын баг эдгээр бол хууль тогтоомжоо маш сайн судалсан энэ тэрийг байх ёстой гэж хувийн бодол байдаг. За мөн түүнчлэн энэ улс төрийн намын санхүүж улс төрийн намын тухай хуулийн дагуу энэ санхүүжилтийг хянах асуудал нэг дэвшигчнэр мөн түрүүн хэллээ. Энэ асуудлыг мэдээ сонгуулийн ерөнхий ороо хууль тогтоомжийг үнэхээр хариуцж байгаа учраас энэ дээр нэлээд хатуу, нэлээд үнэн чудаг зөв зүйтэй байдлаар системчлсэн байдлаар одоо нэг санхүүжилтийн асуудлыг бол ялангуяа сонгуульд зарцуулсан зарцуулалтын асуудлыг бол хянах тал дээр илүү ахид дэвшил гаргаж ажиллана гэж бол ер нь бодож байгаа. За албан тушаалын хувьд бол мэдээж би өргөсөн дангарахаас нэсвол одоо Монгол Улсын хууль тогтоомжийн заасны дагуу бол одоо төрийн одоо цэрлэл хууль ёсныхаа дагуу хариуцлага хүлээхэд бол бэлэн байгаа. За ер нь бол бүртгэгдүүлэлтийн системийг сайжруулах замаар цахим системийг сайжруулах замаар нэг дэвшигчдийн ялангуяа энэ сурчлагаан дээр зарцуулагдж байгаа мөнгийг бүртгэжүүлэх, ялангуяа энэ платформуудыг маш зөв зүйтэй ашиглах тал дээр илүү дэвшилттэй ажиллах ёстой гэсэн би бодол байна. За энэ хүү бодол маань болохоор мэдээж энэ үндсэн хууль болон үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал заасан төрийн эрх мэдлэг үндсэн хуулийн бус аргаар авах энэ зарчимтай бол нийцж байгаа учраас мэдээж энэ булхай луурыг таслан зогсоо хурцсан сэргийлэхийн чиглэлөө нэлээд албан үүргийнхаа хувьд ч гэсэн одоо хувийнхаа ч гэсэн одоо нэлээд төлхөө анхаарал тавьж ажиллах болно. Болсон баха. За. Асуурын гав гишүүн асуулт асууж өгөө.